эдийн засагч даваад орж бас энэ талаар мэдээлэл өгнө. Өглөөний мэнд хүргэе. За, өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр ер нь бол яг энэ хүү ойролт орнын асуудал ихснээс хойш 14 хоног өнгөрлөө. Тэгэхээр яг үүнээс болж бол газрын цэцтэй холбоотой бас томоохон асуудлууд бий боллоо. За үүнээс улбаалаад ер нь дэлхийн эдийн засагт ер нь ямархуу нөлөөллүүд гарч эхэлж байна. За тэгэхээр дэлхийн эдийн засаг бол одоо маш тодорхойгүй байдлын өмнө ирчлээ. За дайныг бол ерөөсөө 2-3-7 хоногийн дотор дуусах чинь асуудалгүй. Тэгээд ингээд тогтвортой байдал үргэлжлээ явна гэсэн. Яг одоо өнөөдрийн байдлаар харах юм бол тодорхойгүй байдлууд маш их байна. Дайн одоо цэргийн хүчээр нэг тал руу гарах нэг өөр хэрэг. Цаана тогтвортой эдийн засаг энэ улс орнд хэрэгтэй, дэлхийн улс орнууд хэрэгтэй эдийн засгийн нөхцөл байдал тайван байх уу үгүй юм шиг ингэж харагдаж байна. Өөрөөр хэлэх юм бол одоо зөвхөн Ираны тэр дээд удирдлагыг одоо довтлоод устглаа гэдгээр асуудал шийдэхгүй нэ. Энд бол маш олон ийм тархитлагын үүдсэн асуудлууд гарч ирэх юм байна. Энэтэй холбоотой дэлхийн эдийн засгч одоо тодорхой хэмжээнд нөлөөлөд эхэллээ. За хэдийгээр одоо манай монголчууд хоёр тал болоод тэрний зөв энэний зөв гэж ярьж байгаа боловч яг энэ саяхан болж өнгөрдөг энэ дайн бол цаана эдийн засгийн ямар утга учир байсан гэдгийг нь ойлгож байгаа хүн алга. Энийг одоо телевиз хэвлэл мэдээлэлээр ярьж байгаа хүн алга шүү дээ. Тэгэхээр би өнөөдөр та бүхнийг урьсан учраас би энэ цаана эдийн засгийн ямар учиртай дайн болчихоо. Энэ Монгол улсад яаж нөлөөлдөг гэсэн ийм хоёр маш одоо Монгол улсад хэрэгтэй тодорхой юм жишээг ярих гэж ингэж бодлоо. За тэгэхээр энэ саяхан энэ Иран руу довтолдог энэ довтлогон бол хэдийгээр одоо юу гэдэг терроризмын эсрэг, дарангууллын эсрэг, ардчлалыг одоо бий болгох гэдэг юм уу ийм аятайхан зүйлүүдийг бүгдээрээ ярьж байгаа. Бүгд хүлээн зөвшөөрж байгаа. Гэхдээ цаана нэг зүйл байгаа бид нар ерөөсөө ярихгүй байна. Энийг бас ярьдаг, судалдаг хүмүүс нь цөөх юм шиг байна. Энэ эдийн засгийн утга учир. Ямар учиртай ийм болчих вэ гэвэл аливаа дан аливаа одоо тэмцлийн арталтууд эдийн засгийн утга учир гэж юм байна. За Трамп ерөнхийлөгч болсныхаа дараа шууд ил тод зарласан шүү дээ. Бид нар бол одоо дэлхийн 1 номерын хүчрхэг орн байх хэвээр. Энэ хятад бол одоо бас сүүлийн үед арай дэмтэж байна. Энэ хурдаар явах юм бол одоо утгагүй манайхыг гүйц төрүүлнэ. Тийм учраас бид нар одоо өөрийнхөө одоо энэ хүчрхэг гүрний одоо байдлыг одоо хадгална гэдэг ийм том мэдээлэл хийсэн. Эннийх нь мэдээллийн дагуу энэ процессыг явж гин гэж би ингэж харж байгаа. За тухайлх юм бол хятад одоо асар их том хэмжээний одоо тарифын дайн зарласан шүү дээ. Их том хэмжээний тарифтай. Гэтэл эсрэгээр нөгөө хятадууд нь эсрэг арга хэмжээ аваад энэ тарифын дайн бол нэг тийм үр дүнтэй биш юм байна гэдгийг одоо Америкууд харсан. За тэгээд одоо юу хийж ийм гэхээр ерөөсөө нэг 2 сарын дотор юу гэдэг Венесуелийн ерөнхийлөгчийг баривчилж авчираад дараа нь ингээд ерөө хүчтэй цохилт өгчлөө шүү дээ Иран руу. За энэ бол ингээд 2 сарын дотор болж байгаа процесс. За телевиз мэдээллийн хэрэгслээр бол одоо үнэхээр ардчлалын төлөө дарангуулагчдыг устгах гэж ярьж байгаа бол цаана эдийн засгийн маш чухал асуудал байгааг хэн ч хараагүй. За энэ юу гэхээр бүгд найрамд хятад ард улс бол өдрийн хэрэглээ нь 11.5 сая баррел нефт байдаг. Өдрийн хэрэглээ шүү 11.5 асар их том зах зээл шүү дээ. За энийг юу гэж ярих вэ гэхээр Монголын одоо дорндоос хят руу гаргадаг нефт биш үү? Тэр чинь бүтэн жилд нэг 5 сая гаргадаг байхгүй юу? Тэгэхээр чинь нэг өдрийн хэрэглээ нь 11.5 гэдэг чинь хагас өдрийн хятадын хагас өдрийн хэрэглээний нефтийг бид нэр бүтэн жилд гаргадаг. Асар том зах зээл гэсэн үг. За тэгэхээр хятад өдөрт 11.5 сая түүхийн нефтийг хэрэглэдэг юм бол энэ саяын энэ Иран одоо Венесуэл хоёроос хэдийг авдаг юм бэ гэхээр өдөрт Венесуэлээс 0.5 сая баррел нефт Иранаас 1.5 сая. Өөрөөр хэлэх юм бол баг өдрийнхөө хэрэглээний 20%-ийг энэ хоёр улсаас авдаг байсан. За зарим судлаачдын ярьж байгаагаар бол энэ бол саарл схемээр тооцоо судалгаагаар энэ хоёр улсаас аваад байна. Энэ ер нь дэлхийн мэдхгүй байна. Энэ бүх зүйлийг одоо ингээд санхүүжүүлээд байгаа нь хятад гэж хятад бүгд найрамд хятад улс гэсэн ийм мэдээлэлүүд бол энэ олон улсын хэвлэл мэдээлэлээр нийлээд харагдлаа. Гэхдээ би бол энэ дээр одоо саарл схем үү ямар схем гэдэг мэдгүй. Гэхдээ хятадын өдөрт хэрэглэдэг нефтийнх нь 20% таслаа ажиллаа шүү дээ. Одоо ингээд хоёр ийм хүчтэй цохилт өглөө гэдэг чинь ерөөсө 20% нь энэ том гүрэн дэлхийг хувцалж байгаа дэлхийн эдийн засгийн хамгийн чухал хоёр гүрний нефтийнх нь өдрийн хэрэглээний 20% таньчлаа гэдэг бол их айхтар
юу эдийн засгийн том цогц болж байгаа. Хятад. Өөрөөр хэлэх юм бол бид нар тэнд дарангуулагчдыг цохиод байна гэдэг эсэргээрээ хятадын эдийн засаг том цохилт ирж байгаа гэсэн үг. Өдрийнх нь хэрэглээний 20% байхгүй бол энийг шандуун мужийн одоо тэр хавьд одоо асар олон үйлдвэрүүд байгаа. Яг энэ хоёр улсаас авдаг түүхийн нийтийг боловсруулдаг асар их олон үйлдвэрүүд одоо зогслоо гэсэн үг. За хятадын өмнө айгүй том асуудал ирж гин гэсэн үг. Одоо энэ 2 саяг хаанаас авах вэ? Оросоос авах уу? Өөр бус улсаас авах уу гэдэг маш том асуудал. Энд чинь ингээд яг эргэлтээрээ явж байгаа эдийн засгт ингээд тэг болчих чинь гэсэн үг шүү дээ. 20% байхгүй чинь. За тэгэхээр хятадууд маш том асуудлын өмнө ирлээ. За энэ Монгол улсад яаж нөлөөлөх вэ гэхээр Монгол улс бол экспортынхаа 92-93%-ийг хятад түүхийдээ гаргаад одоо хатуу байлууд олж хэрэглэж орно. За нэгдүгээрт, хоёрдугаарт хятадаас бид нар чинь одоо бүх бараа өргөн хэрэглээний бараагаа авдаг. Импортын 40-50%. За нөгөө тал руу нь харах юм бол хойд хөршөөсөө бид нар чинь 95% баг шатхуунаа авдаг юм ус шүү дээ. Тэгэхээр энэ дайм бол энэ хоёр улсад хоёуланд нь нөлөөлнө. Хэрвээ одоо ингээд нефтийн үн ингээд өсөд эхлэх юм бол манай зарим эдийн засгчид буруу тайлбарлаад байлаа. Бид нар Оростой хатуу ирээтэй Оросоос үн хөдлөхгүй биш. Тийм байхгүй. Дэлхийн зах зээлийн нефтийн үн өслөө автоматически Оросууд үнэ нэмнэ. Өөрөөр хэлэх юм бол манайх үнэтэй нефт хэрэглэх ийм том асуудлын өмнө ирж гин гэсэн үг. Нефт шатхуун. Энэ бол юу гэсэн үг гэхэд үнэтэй шатхуун хэрэглэнэ гэдэг чинь манай инфляц үснэ, валютын ханш сулрна гэсэн үг. Нөгөө талдаа одоо хятадд ингээд шатхууны бас ийм тодорхойгүй байдал, үйлдвэрлэл дээр нь тодорхойгүй байдал үүснэ гэдэг чинь энийгээ одоо тогтмол байдалд оруултал бас тодорхой хэмжээний хугацаа. Өөрөөр хэлэх юм бол бидний одоо импорттой холбоотой үн өсөх ийм том юм хоёр талаас ийм том нөлөө, сөрөг нөлөө ирж байгаа гэдгийг бид нар анзаарахгүй байна. За энийг төр засаг нь анзаард юм уу би мэдэхгүй байна. Энийг бол одоо жижиг бусад улсуудыг ингээд харж яхад тэр дороо хуралдаад яах вэ, ийх үү гэдэг асуудлаа шийдэж байна. За өнөөдрийн байдлаар та бүхэн харж байгаа нефтээр ямар том асуудал үүсэж байна гэхээр Америкийн нэгдсэн улс Ормозын одоо тэр хоолоогоор гардаг нефтийн одоо танкерууд зогсчлоо шүү дээ. Бөмбөгдөөд ингээд хүнд байдалд ороод энэ чинь аюулгүй байдлаа сахад ерөөс хөдөл. Тэгэнгүүт юу хийж ийм гэхээр Америкийн нэгдсэн улс 175 сая баррел нефтийг одоо стратегийн нөөцөөсөө гаргахад зарлалаа. За эрчим хүчний олон улсын эрчим хүчний агентлагийн одоо тэр нөөц бүрдүүлдэг тэр том улсууд 400 сая одоо юу гэдгийг баррел нефтийг гаргах тэр нөөцөөсөө гаргах ингээ асуудлууд ярьж штэ. Гэтэл бид нар тийм нөөц жаалга нэг савныхаа хэрүүл хийгээд хаана юу болох гэж байна гэдгийг орон зүйн танаас бас нэмээд нэг асуулт асуумаар. Манай Монгол улс ер нь яг энэхүү асуудал дээр яг ямар бодлого хэрэгжүүлэх боломжтой. Яг одоо бид нарт бол бас нүүрэн дээр тулаад ирлээ л дээ олон улсын нөхцөл байдал бол Монгол улсд бол ингээд тулж ирж байна. Бид нар ер нь энэ дөр яаж хандах хэвээр. За тэгэхээр энд бол хамгийн түрүүнд бид нар хоёр талцаж худлаа үнэн ус төржих шаардлага байхгүй. Манай одоо ерөнхий сайд бол нэг яаралтай хурал зарлж хуралдуулаад энэ чухал стратегийн бүтээгдэхүүнүүдийн үн ханшийг тогтвортой байлгах ямар арга байна? Хилцээр хийх юм уу? Эсвэл өөр улс руу хандах юм уу? Энэ бүх ажлын хэсгээ байгуулад ингээд эхэлсэн баймаар байна. Түүнээс бид нар одоо ингээд аль нэг талд нь ороод ингээд хэрэглэдэд маргалдаад байж хооронд чинь үн чинь өсөх, инфляц одоо энэ эрчим хүчнийхээ бүтээгдэхүүнийг дагж өсөх. За тэр хятадд болоод байгаа энэ шатхууны доголдолтой холбоотойгоор бас үн өсөх. Энэ бүх зүйл чинь манад орж ирэх гэдэг нэгсэн ийм айхтар ийм эрсдэл харагдаж байна. Энийг одоо алийн төрün одоо төр нь хуралдаад одоо энэ засгийн газар ерөнхий сайд нь хуралдаад асуудлаа шийдвэрлэж ямаар байна. Нэгдүгээр. За хоёрдугаарт нь бүх юм бас муугаар ирэх биш. Энэ дайнтай холбоотойгоор ямар одоо эерэг тал байна гэхээр манай түүхийн эдийн үн өсөх юм боломж харагдаж байна. Ягаад тэгэхээр дайн үс бий боллоо тэнд алтны үндэсийн үн өсдөг. За тэгэхээр энэ өсөлтөгээ бид нар яах юм? Саяхан бид нар одоо гашуун түүх байгаа шүү дээ. Өнгөрсөн жилүүд одоо нүүрсний үн $400-500 хүрч байгаад бид нар ямар ч одоо бүтээн байгуулалт, ямар ч одоо гадаад өөрийнхөө шилхэгч асуудлыг шийдвэрлэж чаддалгүйгээр зүгээр асар их найдаар яригдсан хулгай хийгээд ингээд улс орныхоо эдийн засгийг сүрүүлсэн усууч шүү дээ. Тэгэхээр одоо нөхцөл байдал ийм хүнд байж байгаад энэ засгийн газар нь энэ өмнөх засгийн газрынхаа одоо болохгүй зүйлийг давтаж болохгүй. Энэ дээр анхаарал тавиад яаралтай одоо асуудлаа шийдмээр. Нэг нөгөө хэлэхдээ дэлхийн 100 гаруй улсууд
одоо энэ тодорхойгүй байдалтай холбоотойгоор улс орныхоо эдийн засгийг яаж тогтвортой байлгах уу, яаж аятайхан авч гарах уу гэдэг дээр толгой нөвдөж байна. Манайх бол сайхан унтж байгаа шиг харагдаж байна. За. Баярлалаа. Тэгэхээр Монгол улс бол ер нь яг энэ дэлхийн нөхцөл байдалтай холбоотойгоор ерөнхийдөө бас хэтэрхий удаан яваад байна гэдэг шүмжил байна. За ингээ өнгөрсөн хугацаанд бас 3 жилийн турш Монгол улс тэнцэл дээр бас нэмэгдээ гараад байгаа мөртлөө бид нар энийхээ бас сайн олигтой хэмжээнд бас эдийн засгаа томруулах одоо тэр нөхцөл байдлыг бүрдүүлж чадсангүй л дээ. Тэгэхээр танихаар ер нь бид нар яг одоо юу гэдэг ямар салбарт одоо хөрөнгө оруулалт хийж ийж бид нар яг энэ одоо нөхцөлийг бол өөрсдөндөө илүү таатаагаар тусгаж авах бол та маш товчхон хариулаад өгч. За тэгэхээр одоо манай Монголын одоо ойрын ирээдүйд манай эдийн засгийг одоо сэргээх ганц түүх эдийн бүтээгдэхүүн байгаа нь зис. Одоо энэ ногоон эдийн засгтай холбоотой. За энэ холбоотойгоор энэ юу яж шүү дээ одоо энэ юу цахилгаан машин тэрэг маш ихээр үйлдвэрлээд эхэлсэн. За энэтэй холбоотойгоор зэсийн үн асар өндөр байна. За зэсийн үн $12,000 өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр энэ цаашаа бүр 15 хүрнэ гэсэн юм оны эцээр хүрэх магадлал ийм айхтар өндөр байна. Гэтэл бид нар саяын Риэтонтото оюутлогын гэрээ хийх үед чинь нэг $4,000 байлаа шүү дээ. Одоо энэ чинь 2-3 дахин өссөн байна. Энэ дээр гэрээ хилцлээ бас эргэж харах нь зөв юм болов. Нөгөө улсуудаа дайтах биш хил амаар учраа олзох. За энэ өрийн асуудлыг шийдвэрлэх асар их хэмжээний өр байна. Гэх мэтлэнгээр манай улсад бол энэ зэсээ тойрсон зөв улс төр явуулах юм бол манай энэ жижиг эдийн засаг сэвхэд босоод ирэх юм боломж харагдаж байгаа. Зөв зүйтэй удирдлага явуулах хэрэгтэй. Түүнээс одоо дайрах, доромжлох тэр том хөрөнгө оруулагч руу энэ босцсон одоо гэрээ рүү дайрах ийм хандлага бол нийгэмд айхтар харагдаж ингэж болохгүй. Энийг бол аль болох хил амаа олоод ингэ явах юм бол манай эдийн засгийг босгох ганц одоо ийм ойрын хэдэн жилд харагдаж байгаа зүйл бол энэ байна. За мэдээж одоо нүүрсний эдийн засаг бол манайх чинь нүүрсний эдийн засагтай. Нүүрсний эдийн засаг бол одоо энэ дайнтай холбоотойгоор энэ эрчим хүчний түүх хийдүүдийн үн өсөх юм хандлага харагдаж байна. Тэгэхээр бас боломжийн хэмжээнд ойрын хугацаанд байх болов гэсэн ийм найдлага байна. Өөрөөр хэлэх юм бол зөв бодлого явуулах юм бол манад одоо бүх юм унтсан юм биш. Энэ боломж бол маш их байгаа шүү гэдгийг би хэлэх хүсэж байна. Тэгэхээр баярлалаа. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой бас бидний өөрсдийнхөө эдийн засгийг эрхэх талаар бас та нэлээд тодорхой бас мэдээлэл өглөө. Тэгэхээр энэ талаар бас дараагийн нэвтрүүлгүүдээр бас танаас илүү тодорхойлго авах ийм хүсэлтэй. Баярлалаа танд. За баярлалаа.